За тэгвэл Орхон аймагт багш нар цалингаа 3.5 сая төгрөг болгож нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаялтад нэгдэж байгаагаа мэдгдлээ. Орхон аймгийн тухайд ерөнхий боловсролын нийт сургуулиудаас 4 сургууль буюу 8-1-3 2 дугаар сургуулиас бусд нь ажил хаялтад нэгдээд байна. Багш нар хичээл орохгүй байгаа ч ажил дээрээ ирсэн байдалтай байна. Орхон аймгийн тухайд бол багш нарын ажил хаялтанд бол нэгдээд байна. За Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулиас 4 сургууль буюу 8-1-3 2 дугаар сургуулиуд бол ажил хаялтанд бол оролцоогүй. За бусад сургуулиудын хувьд бол ажил хаялтанд оролцоод байна. За багш нарын тухайд бол ажил дээрээ ирсэн байдалтай байна. За Орхон аймгийн тухайд бол 31 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. За үүнээс бол өнөөдрийн байдлаар 70% нь ажил хаялтанд бол оролцоод байна. За ирэх нэгдгээс бол бүх цэцэрлэгүүд бол ажил хаялтанд оролцсон гэдэг бол мэдэгдээд байна. За багш нарын тухайд бол бидний цалин бодит байдал дээрээ 1.4 сая төгрөг байдаг. За энэ мөнгө бол одоо амьдралд хүрэлцэхгүй байна. За бидний цалин 3.5 сая төгрөг хүртэл нь бид нар одоо тэмцлээ өргөжлүүлнэ гэдгийг бол илэрхийллээ. За бид Орхон аймгийн ерөнхий боловсролын 4-р сургууль дээрээс мэдээллийг үзэгч танд хүргэж байна. Боловсролын салбарт 10 дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ ажил хаялтыг бол мэдээж одоо бидний цалин хөлстэй холбоотой нийгмийн баталгааг дэмжих гэж бид нар энэ ажил хаялтыг хийж байгаа гэдэг утгаараа бол бид нар 100% дэмжиж байгаа байр суурьтай л байна. Би ирээдүг оц. Миний хувийн бодол юу вэ гэхээр би тэтгэврт гарлаа. Бидний үеийн багш нар бол зээлээс зээл амьдраад ингээд одоо өнөө маргааш өнгөрөөж болно. Гэтэл миний хүүхдэд одоо ач зээнэрт минь хэн хичээл заах вэ? Яагаад ингэж хичээл заах вэ гэд багш олдохгүй байна. Өнөөдрийнхаар ингээд бодох юм бол их сургууль 10 жил төгсөөд их сургууль авч байгаа хүүхдүүд маань эргээд багш болоход үнэндээ хэцүү хүндрэлтэй байна. Багшийн бид нар бол нэг 40-60 хүүхдийн хооронд хүүхдүүд авч байгаа. Тэгэхээр бид нар 2 дахь хийх ажил хийчихэд тэгээд дээр нь эцэг хүүд гэдэг чинь бид нар чинь нэг 40 хүүхэд авлаа гэхэд цаана 80 их тий цаашлаад явал 160 эцэг ихтэй ажиллаж байгаа. Тэгэхээр энэ 2 дахь хийх ажлын ачаал дүүрүүлчихэд маш бага цалин өгж байгаа. Орхон аймгийн тухайд нийтдээ 17 сургуулийн 11 нь ажил хаялтад нэгдэж байгаагаа илэрхийлжээ. Нийтдээ 1800 гаруй багшийн 991 багш ажил хаялтад нэгдсэн гэсэн үг. Харин аймгийн хэмжээнд дэх цэцэрлэгүүдийн 24 нь ажил хаялтад нэгдэхээ илэрхийлээд байгаа юм байна. За өчигдрийн засгийн газрын хуралдаанаар багш нарын цалин 15-аас 20 хүртэл хувиар нэмэх шийдвэрийг гаргасан ч энэ нь хангалтгүй гэж багш нар үзэл бодлоо илэрхийллээ. Би одоо 33 жил ажиллаж байна. 3 дахь удаагийнхаа ажил хаялтанд оролцож сууж байна. Тэгээд яг тухайн үед бол төр засаг бол яагаад амжилттай бид нар бас бидний дуу хоолойг сонсоод тухайн үед нь яг шийдвэрээ зөв гаргаад бид нар бас тодорхой хэмжээгээр шийдэлтэд хүрчээд яваад байдаг гэсэн. Одоо энэ удаагийнх ч гэсэн бас тех байх гэж бол найдаад бид хэд ингэ сууж байна. Бид нар одоо залуу одоо дунд үе их юм байна шүү дээ тий. Бидний ирээдүй одоо баталгаатай болохгүй бол цаашдаа бидний өөр хүүхдийн ирээдүй бол үнэхээр харанхуй харагдаж байна. Бидний одоо цалин бол яагаад ч одоо амьдралд хүрэлцэхгүй байна. Өөртөөхөө хүүхдүүдийг секс дугуйланд явуулах одоо ингээд тэгэхээр ерөөсө цалин маань одоо зээлэндээ яваад одоо байр ус тог унаа гэд хоол хүнс гэхээр энэ ч ерөөсө яагаад ч хаанаач хүрэхгүй байгаа байхгүй. Бид нар бол одоо түмний хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр олон жил бас ингээд төвчээр тий улс орон төр засаг маань бид бүхний ахуй амьдрал цалин хөлсийг нэмээд амьдрал авахд хүрэлцэхэр сайхан болох байх гэж бас олон жил төвчээртэй хүлээлээ л дээ. Тэгээ өнөөдөр бол одоо үнийн өсөлт, инфляц, улс орны байдал, энэ ард иргэдийн амьдрал бид нар ч гэсэн бас энэ ард түмний нэг хэсэг штэ багш нар тий. Тэгэхээр зэрэг энэ бүгд бол одоо бидний яг энэ төвчээрийн хүлээс алдарч байна л та. Одоо хичнээн жил гүрийж ингэж одоо үргэр ингэж зангаар явах хэрэгтэй энэ монголчууд тий. Нийгэм бол ер нь дэмжиж байна. Эцэгчүүд биднийг дэмжиж байна. Улсын их хурлын гишүүдийн зүгээс бол бас нэлээд олон гишүүд дэмжиж байгааг мэдгдсэн. Манай хойд бүсээс сонгогдсон гишүүд маань бас бичгээр болон албан бичгээр болон бусад хэлбэрээр багш нарын цалин нэмхэн зүйтэй, нэмхийн төлөө гарын үсэг зурна, гар саналаа өгнө гэсэн байдлаар мэдээлэлүүд хийсэн байгаа. Тийм учраас бид нар бол одоо багш нарын цалин бидний хүрж байгаа төвшөнд хүргэхэд ер нь одоо боломжтой байх болов гэж одоо тийм хүлээлттэй байгаа. Орхон аймгийн багш нарын тухайд хэдийгээр сурагчид хичээл орохгүй байгаа ч сургуулийн байранд ирж тэмцлээ үргэлжлүүлж байна. Багш нарын цалин нэмэгдүүлэх шаардлага биелэх гэсэн тодорхойгүй байгаа ч тэд тэмцлээ зогсоохгүй гэдгээ илэрхийллээ.